1990 оны ихээр Баян хушууны эцэст удам дамжсан том лам үлэмдэгдэх зүйлд хорлогдож нас барсан зүү тарлаа. Гомбож ав хам болон гандангийн хуучвал уг ламыг ихэд хүндэлдэг байсан тул хэдэн өдрийн хорол намаа хойноос нь зориулсан гэдэг. Цаг үлэрч ламын өхөлж хүмүүст мартагдлаа. Ойр тойрных нь чөтгөртэй гэлцдэг нэг муу шавар амбарын орон цэгт өдөр нь хүүхдүүд байлдаж тоглоно. Энэ байшингийн түүхийг мэддэг улс 2000 он гэхэд аль хэдийнэ нүүх нь нөөж, өөхөх нь өхөж таран одсон гэдэг. Өдөөнөөс их нүүдлийн цаваа 2000 онд орж ирсэн. Хүн суудаггүй нөгөө муу амбарыг экскаватораар түрж аваачаад жалга руу хийчихв. Оронд нь шинэ дүнзэн байшин дүн хийж, шилмэл банзан хашааж ирээжээ. Гэвч уг газрыг авсан айл 2 сарын дараа хомгүй хашаа байшингаа зараад нүүж одов. Нилээд малтай, хөлтэй баян гихдэх завхны айл оронд нь нүүж ирлээ. Нэг үдэш ихнэр нь бие засгаар гартал хашаан дотор нь үл таних хүн газраас юм хайгаад явж байв. Та чинь юу юм бэ гэж асуувал хачин бариг хоолоогоор манай сүхаан байна. Мод агалаа гэсэн аж. Балмагдсан эзэгтэй гэртэн гүнгэрж удалгүй нөхөр хүүхдийн хамт түлээнээс сүх ангийн буугаар зэвсгэлэн гарч иртэл хашаанд нь хинч байсангүй. 2 хоногийн дараа галзуу хүүлдэг гарц нохой худалдан авч санаа намарчээ. Нэг шүн нохой нь хий юмтай уралд нь носолдож гасалж гангансаар хонсны эзэст өглөөн нь цаашаа харчихсан хэвдэж байв. Лам ном шашин хэд дэлгэрч байсан үед тул жингэлтэгээс нэгэн хөгшнийг залж авчирлаа. Оройхон задл үүжин тавьсны эзэст хөөхтүүд нь хөгшин ламыг унаанд нь суулгаж өгчээ. Тэгсэн хэдээч өвгний яриа тэдний сэтгэлийг өөмөлж гүйцсэн байв. Тэдний худалдаж авсан газар өмнө нь хашаа байшинтай дотроо hodогтой ногоо тарьчихсан цэмцгэр суудаг айл байжээ. Самдан химээх сэлэнгээс нүүж ирсэн 40 орчим насны янхар хөөхөр эхнэр охины хамт амьдардаг байв. Тэднийх бас цөөн тооны малтай хотод ирээд 2-3 жил болоход нэлээд догчж байсан аж. Охин нь сургууль соёлд явдаггүй, баг зэрэг сэтгцийн соохтой хэрнээ нэлээд царайлаг, эд цэцэглэж буй нэгэн байлаа. Охин нь нөхөр самдан болон эхнэр болгоны альнийхэн ч хүүхэд биш. Самдангийн өмнөх эхнэрийн дагвар хүүхдэж. Самдан дагвар охинтойгоо далдуур холбоотой гэдгийг эхлээд хэн ч гадралсангүй. Нэг удаа эхнэр булган нь үнэ тугалвуу гэж сарвч руу хөнгөн харахад самдан охиныхон дээр угааг олоод харчихж. Үүнээс үүдсэн хэрүүл маргаан дэгдэж гэргий булган нь эцэг их рүүгээ салж явснаар төгссөн гэж. Харин охин нь үлджээ. Эхнэр нь болгонд очмогцоо дарахад нутгийн хар хэлтэй хүнээр самданд аюул хийлгсэн байв. Үүнээс улбаалan 3 сарын дараа охин нь буюу самдангийн баг хатан ууланд хонио хариулж яваад газрын хий даригдан нас нөгчлөө. Энэ үед тэдний далдуур харилцаатайг ойр тойрны хүмүүс нь цөм гадралсан байлаа. Самдан оршуулгын дараа хэд хоног мангу дүүн гимшиг байснаа эргээ тэвэнд оров. Нэг өглөө эхнэр нь булганаас босч ирсэн байв. Ингээд хоёул эвлэрч урдын адил амар тайван амьдарч эхэллээ. Гэвч тэдний хашаа нэгэлж ихтэй учир битүүлэг орон зайд орсныг хэн ч гадралсангүй. Өглөөс ирэхэд хонь өхрийг нь хэн нэг нь хашаанаас гаргачихсан. Эсвэл үл үзэгдэх гар хоол цайг нь хийгээд тавьчихсан байх жишээтэй. Эхнэр нь юм шүглсэн хашаага бушуухан зарж нүүе гэсэн боловч самдан зөвшөөрсөнгүй. Учир нь үл үзэгдэх гар түүний хувьд сунрыг нь байн гугаагаад тавьчихсан байдаг байлаа. Самдан эхнэрийнхээ хүүхэнд ороогүй горыг удлаг амслаа. Тэр бэргэнэд зочир халуурч дэмэрэн далигач охиныхоо нэрийг дуудсаар нас нөгчсөн аж. Эхнэр нь хашаа байшин мал хууга санд мэд зарсан болоод алгуулжээ. Хашааг нь хямдхан авчихлаа гэж баярлж байсан айлч удалгүй чөтгөрийн үүрэнд орсноо ойлгов. Шүн гинэт хаалга тогших. Эрэм 2 дажихэнтэл хөхрөн хөөцөлдөх. Хаалга нь цоочтой байхад дотроос өөр гинэт онгоох гэх мэт элдвийн учир битүүлэг үзэгдээд гайхуулж. Эхэнд арай гайгүй байсан боловч сүүлдээ дэсхэн аргагүй болжээ. Гэр дотор нь эрэм 2 хүн элдв хорцол үйлдэх. Эмэгтэй хүн амьсгаадах. Тэрвэтэл хөгшин хүн боолгож байгаа юм шиг чимээ гарах болжээ. Намрын цэлээсэн сартай шөнө ганцхан цагаан дээлтэй охин гэрт нь орж ирээд
Баг хүүхдийнх нь малгай аваад гарч явах шиг зүүд гэхэд бодит гимээр сонин үзэгдэл харагджээ. 2 хоногийн дараа хүүхэд нь ухаангүй халууран эмнэлэгт очиод нас барсан байна. Гэтэл яг энэ үед түрэн өгүүлсэн гандангийн нэртэй хөгшин лам үл мэдэгдэх зүйлд хорлогдсон явдал гарчээ. Уг айлынхан гэртээ шүглсэн адыг зайлуулахаар өнөө ламыг залсан байж. Лам бүтэн 3 хоног хилэн дээрээ юуж тавилгүй ном уншсаар сүүлдээ тамирын дасарсан амтан гарч ирээд гэртээ дөнгөж хараад нүд ансан гэдэг. Түүнээс хойш өнөө айл хашаа байшингаа хаяад нүүж удсноос хойш ойр орчныхан хашаа байшинг тонсоор эцэст нь нэг мов шавар амбарын оронцгол үлдсэн байна. Энэхүү дотор зарсхийн хууч хэрэг сонссон улс шууд л маргаашийн дотор нүүцгээ гэж твдэжээ. Гэвч нэгэнт мөнгөөр худалдаж авсан хашаа байшингаа зүгээр аюултай нь биш. Удаан ирж сурсны эцэстээ нэм гаруй хэмээх хөвсгөлийн хүн заржээ. Нэм гаруй нь хар багын шашны номонд нэвтэрсэн бас бөөгийн удамтай эцэг зайрангийнхаа зүрхэн төлийг авдрантай хариглан хадгалж явдаг нэг юм байв. Тэр байр уг хашааг худалдаж авснаас хойш 2015 он хүртэл тэмдээ амьдарч байгаад нутаг руугаа нөөжээ. Нүүхийнхээ өмнө энэ хашааны зүүн үрд болон чүглсэн нэг зэтгэр байсныг би тонлогсон. Охин нь жүтгэр болж хойд эцгийнхээ сүнсийг авсан. Эцэг нь эргээд жүтгэр болсон охиндоо богволж давхар шүглсэн маш ховор аюултай тохиолдол байсан. Жүтгэр хүнд шүглэн гэж байдаг. Гэвч бас жүтгэрт өөрт юм шүглэх гэдэг бөөр жосолтой. Хойсон харанхуй хүчийг олсон хэрнээл цовж явна гэсэн үг. Би эхлээд бог болсон эцгийнхэн чанарыг тонлогсон. Тэгэхэд жүтгэр болсон охиных нь хугацаа нэгэнт гүйцчихсэн байсан тул аяндаа л өөрөө тонлчихсон доо. Хэмээн нүүхээс өмнө өршөөгөө нэгэн залууд хойчлон ярьсан гэдэг. Өгшөд гаруудаас зүгтэж нээзэлдээс цаха зулсан тэмдэрхийг гэрмэлцдэг. Насаараа хотын төвд амьдрсэн 2 хөгшин 3 өрөө байраа баг хүүдээ өгчхөөд оронд нь эрүүл агаарт хотоос олгүй байшин авч өгөхийг хүүхдүүдээс хүсжээ. 3 хүүхэд нь эрж сурсны хүчинд өлзий тороолд том зэлгэр хашаатай 2 давхар байшин, гараж, хөлдөөжлөх суудлын жижиг ёпа машины хамт авч өгсөн байна. Нийтдээ 53 сая төгрөгөөр маш хямдхан авсан энэхүү хаус 6 өрөөтэй 2 давхарт 2 өрөө нь байдаг. Дотроо хариун цэврэн өрөө сэлгэр томцсох. Өрөөнүүд нь саруулхан гээд бүгд зүйл нь таалагдж байв. Байшинд нүүж орсноос хойш 7 хоногийн дараа эмгэний биежилээ эргэж ажуугийн хашааны айлаас эм гоохот хүрчээ. Хөр шимэгтэй нь би эм аваад очие гэсэн гэж. Удалгүй хөр шимэгтэй нь эм залж авчирснаас хойш эмгэн өвгөн хоёр дээр хаяа орж ирээд цай хууж хэлдэг байлаа. 2 хөгшнийд хүүхдүүд нь мод ирдэггүйд бол гадныг ээжинд хөл алданггүй. Эмэгтэй нэгэн аимшиг төвхийг тэдэнд дэрж өгснөөр эмгэн өвгөн хоёр саяхан худалдаж авсан байрнаас тэр өдөртөө нөөжээ. Энэ байшин 2007 онд баригд. Түүнээс хойш 11 жилийн дотор нийтдээ 6 айл нүүж ирсэн боловч дээд тал нь 6 сар амьдраад л байшин газраад. Хамгийн удаан амьдрсан нь борхүү Сэнгэл хоёр. Тэд гэрлээ дуудаагүй жаргалтай сайхан амьдарч байлаа. Өмнөх эзэн нь талгарсан Сэмжидмаг их бөгтөр шарж авганц. Гэрээс ээж зохихгүй ярдаг ааштай хүүхдүүдэд ширүүн аврилдаг нэг юм байж. Нэг өглөө Сэмжидмаг галзуурч сэтгцийн дөргөн төлүүлээд явахыг хөршүүд нь харжээ. 70 насыг наслахта цоо хөрөөл байсан эмгэн энэ байшинд нүүж ирээд гинт нэг өглөө галзууран байнгын хараа хяналтанд байх сэтгцийн өвчтөн болжээ. Төвний өөр хүүхдүүд эхийгээ шар хаданд өөрд оргичхоод байшинг зарчихсан гэдэг. Энэ тухай Сэмжидмаа эмгэнд хэлээгөө бөгөөд хаяа эргэж очихдоо байшинг нь харж хандж байгаа та бие бод гэж худал хэлдэг байсан гин. Озууд анх эмгний байранд нүүж ирэхэд элдв зүйлээ юу ч мэдэрэг. Бүх зүйл цаана нэг л хэлэхгүй. Гэвч байшин дотор талд хорсол аимшиг зүйл хүлээж байлаа. Борхүүд Сэнгэл хоёр эмээгийн байшинд нүүж ирээд засвар хийжээ. Гэвч нэг муу ёрын гимээр хүчин саад болоод байгаа юм шиг санагдана. Дөнгөж наасан шинэ обой хүн хуу датуу гимээр очиж энэ тэнд том хар толб тогтон
дөнгөж будсан шал хацсныхаа дараа өнгө алдан будаг нь хагараад эргээд хуучин юм шиг болно. Шинээр сүрлүүлсэн вакуум цонхнууд нь хачин чихтэй зууран агарч ан цав үүснэ. Эмгэний байшинд нүүж ирснээс хойш цэнгэлийн толгой дээр хөвдөж бор хүүгийн хамаг үе мөчийн ингэн. Эрүүл чирэг нөхөр нь 7 хоног хэвтэрд орж хоол ундаа зөөлгөв. Яг учраа олгоо байсан цэнгэл таньж мэддэг хүнээсээ сургалсаар бөө зарим дараа нь шарын шашны лам орж явжирв. Лам гаднаас эхнэр нөхөр хоёрыг дагуулan байшинд ортол этгмээр үйл явдал өрнөв. Гэнт нэг хүний удаан үргэлжлэн орилох дуу чихнэ хэнгэр хагалах шахам дуу гарахад бүгд жихээ даран суулаа. Айгуутам муухай үнэр хаанаас ч юм бэ гарч зонхны шилнүүд хагарч ламын гар нөөрний арсыг гимтээсэн байна. Ингээд бүгд айн гадагшгүй гарлаа. Лам бодон өдөр лөөжин тавьж хонх дамар дажигнуулаад гарахдаа борхууд гандаж нөөлгөө хэлэхэд энэ байшин өрх үл яасан битэ гэж сануулаад оджээ. Гэвч хямдхан авсан хавсаа тийм амар зарахыг хосоод хүлэн зөвшөөрсөнгүй. Харин өнөөх ламыг дахин урьж 10 гаруй хуваргуудыг авчран засал ном хийлгэхэд тохиржээ. Ламыг явснараа тэд байшин дэргэн ортол намгүн болчихсон юм шиг санагдав. Дахин сонин зүйл үзэгдсэнгүй. Тэгэхээр нь борхуу байшингийнхаа нэг өрөөг нутгийнхаа оюутан залууд хөлслүүлжээ. 2 хоногийн дараа хөлслөх залуу шүн дунд муухай ойрлон гүйж гараад гадаа ухан алдан ойдсан байна. Борхуу өчтөл өнөөх залуугийн толгой цэл залуугаараа бууруулсан байгаа нэр. Тэр ухан оронгуудаа хоёр улаанууд гэж бовтонсаар өөр зайлгав. Дараагийн үйл явдлууд маш хурдцтай өрнөж эхэллээ. Нэг удаа эхнэр нь шүн дунд гинцэржээ. Гэтэл чихэнд нь миний байшин гацайл гэсэн үг тов тод сонсогдсон байн давтагдж хаалгад сонх нүдэг чимээд улджээ. Харин өглөө гэхэд намж юм. Хэд хоногийн дараа нөхөр нь хөлөө хугалж маргааш нь томорооны люстр унж шал цомлов. Эхнэр нөхөр хоёр эмнэлэг ороод ирэхийн хооронд эвдэрсэн хуучин цагилгаан зуух нь асаж гал авалзан гал тохоо болон үүдний өрөө юу ч үгүй шатав. Дараагийн өдөр эхнэр нь хоёр давхрын шатан дээр зогсож байтал ямар нэгэн хүч түүнийг шатнаас өвчтэй түлхэж шатны өрөө өнгөрөөлөв. Хосууд тэр даруй байшингаас нүүсэн бөгөөд аимшигт байшин худалдан авахчид яг л солигддаг тэмдэг шиг ордон өөрчлөгдсөөр